11-р сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр санагдаж байна. Улаанбаатар байшин үйлдвэрлэх комбинатын яг урд талд бид нар ирээд байж байна. Улаанбаатар хотод автозамын төвчрлийг бууруулах, нийтийн тээврийг олон төрөл хэлбэртэй болгох юм олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг төсөл болох Франц улсын засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлж байгаа нэн хөнгөлөлтөө зээлийн төслөөр хэрэгжиж байгаа төсөл болох дүүжин тээврийн төсөл өнөөдөр 48 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа юм байна. За энэ бидний ард харагдж байгаа өнөөдрийн энэ цамхагч гэж ярьж байгаа таавар Монгол улсад босч байгаа хамгийн өндөр одоо ийм цамхаггуудыг өнөөдөр өргөх ийм одоо арга хэмжээ болж байна. Нийтдээ 46 м өндөр ийм одоо цамхаг босно. Энэ төслийн хамгийн өндөр цамхаг нь нийтдээ 19 цамхагаас бүрдэн 4.2 км цагт 3500 зорчигч тасралтгүй тээвэрлэх ийм одоо өөрийн хүчин чадалтай ийм төсөл гэж хэлж болно. Энэ ногооноор дурддагчнууд нь бүгд хийгдсэн босцсон цамхаггууд. Тэгээ газрын гүнд одоо 5-аас 6 м-ийн гүнд шугамн суур, гацсан суурууд хийж байгаа ийм том бүтээн байгуулалтын ажлууд уран дулааны цагт газар доор хийгдэх ажлууд үндсэндээ бүгд хийгдээд дууссан. Төслийн үндсэн явц нь 6 сар гэхэд бүх цамхаггууд дээр дүүжин тээврийн гол одоо явх анги болох тороосоо өлгөх ийм ажлууд хийгдэнэ. За 8 сар гэхэд кабинуудын угсралтын ажлууд хийгдэнэ. За ингээд 2026 оны ер нь 11 сар орчим буюу яг одоогоос жилийн дараа гэхэд нийтийн тээврийн нэг төрөл хэлбэр болж зорчигчтой зөөнөө гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа.